Найз охинтой юу? Байхгүй. Хэдэн экстэй вэ? Нэг юу тэгвэл. Тэ харьцаж байхдаа юу? Яг мэдж байгаа хүмүүс шиг байна. Юу хийх үү? Яасан гэрэ? Булчинтай юу гинэ? Булчингүй бол энэ би чи яаж хөдлөх вэ? За харъя. За сайн байцгаана уу? UTV подкастын маань шинэхэн дугаар эхлэхэд бэлэн болоод байна. За энэ удаагийн маань дугаарт загварамсөгч модель манай Зурам ирсэн байгаа. Сайн байцгаана уу? За Зурам маань чи яагаад Зурам юм бэ? Яагаад Зурам гэж нэрлсэн юм бэ өөрийгөө? Намайг Ариун Баясгалан гэдэг. Тэгээд Зурам болсон маань болохоор чинь 10 жилдээ нэг дундаа ингэж байхдаа мэтгэлзээний клубт явдаг гэсэн юм байхгүй. Илтгэл тавиад мэтгэлцэцтэй тий. Тэгээд тэгж яхтаа авсан нэрээ. Манай мэтгэлзээний клубын ах эгч нар багш магш наваг одоо шоолоод юм уу хөртөд юм уу Зурам гэж нэрлэлсэн тухайд. Ер нь бол харагдах байдлаар юм гэсэн үг. Гүү хаа. Миний ярьсан юмтай холбоотой байгаа. Юу юм? Би нэг тийм жоохон зурм мурмны талаар л нэг жоохон пактлсан юм шиг байгаа. Тэгэл зурм ярьдаг хөвгтмөгтгэл. Тэгэл зурм ярьдаг. Бас нэрийн учраа би өөрөө сайн мэддэг байхгүй. Ер нь бол хүмүүсийн өгсөн нэр гэсэн үг юм шүү дээ, тий. Тэгээ тэр нэрэндээ сүүл рүүгээ дасаад ууг навч нөө Ариука гэж дууддаг байхгүй юу? Байсан. Тэрнээс өмнө. Тэгэл явандаа зурм гээл сургууль дээр зурмаа гэж дуудангууд эргэж хардаг болол тэгэл зурмалцсан шүү дээ. Гэрийнх нь гэхдээ зурм гэж дууддаг үстэй шүү. Гэрийнх нь гэхдээ ч зурм гэж бол мэдгүй. Мэдэн шүү дээ. Ариука л гэж дууддаг гэрийнх нь л. Намааг бол хүмүүс харагдах байдлаар маань жирхэл гэдэг. Нэр ингэсээ юу? Тийм нөө Chipmunk-ийн театртай адилхан гэдэг. Очоод чамын бүдүүн дэстэй юм те. За яах вэ? Тэр чинь хөөхөн штэ манайхаа хөөхөн бистэй театр чинь. За одоо модель хүний өндрийн асууя да. Асуух хэвээр асуулчуу дээ. Өндөр нь хэд вэ? За би ч нэг өндөр бишээ модельуд дундаа. Яг нөгөө нэг тайзан дээр алхдаг модель өдөртэй бол би яг өндрүүдийнх нь хажууд навханд орд метрээр. Йой. Юу вэ те? Амар ярьж ирсэн метр 90 гэдэг. Ир чинь амар өндөр штэ ер нь. Монгол эрэгтэй хүмүүс ч ер нь жоохон намхан дунджаа бодох эрэгтэйчүүдийнхээ нөгөө дунджийг бол өндөр л ахaltaа. Тэг яг модельуд дундаа навхан бохгүй юу? Одоо миний найзууд бүгдээр надаас өндөр. Хизэнээс эхлээд модель гэж хэлсэн бэ? Яагаад модель болох болсон бэ? Өөрийгөө ер нь би ер нь модель юм байна гэж бодох болсон үе хизээ вэ? Би анх 2019 оны намар анхныхаа агентлагт явж байсан. Тэгээ анх нөгөө алхаж гიშгэл сураад модель юм байт юм биш үү гэд тэм нэг өгөө аваатай болоод тэр цагаас л ер нь миний моделийн карьер эхэлж исэн байх тухай байсан. Тэгээ яг идэвхтэй зураг авалтанд ороод заврын шоунд ороод тэгэж явсан 2022 оноос юм уу? 21 оноос ч юм уу? 21 оны намраас скейтер болгод юм билээ шүү дээ. Тийм. Тэр нь одоо хобби эсвэл бол бүр бас ингээд мэрэгжлийн төвшөнд ингэж мэрэгжлийн төвшин би арай явж чадахгүй хаа. Давхар хийдэг нь амар олон байгаа болохоор нэг талаараа нөгөө хүн чинь нөгөө стресстэй ингээд стрессээ гаргахад нэг зүйл хэрэгтэй шүү дээ ингээд нэг хүмүүс чинь ингээд гоо ном уншаад ингээд нэг тий хангаут хийж мэгээд стрессээ тайлбарлах. Би болохоор зэрэг гитар тоглоод юм эсвэл скейтер болгодог байхгүй. Тэгээ скейтер гулгаад амар гоо ингээд шилрээд ер нь ингээд бүх бодлууд ингээд амар ингэсэн байсан юмнууд гой сарнаад гойлчдаг. Тэгээд скейтер гулгаад бас 4 жил болж байгаа 20 оноос хойш. Намайг жоохон байхад л фантан дээр нэг ах нар гарч ирээл байнгын л ингээл нэг гулгадаг. Ер нь нэг юм цирк дээрс дээр ер нь ингээд хаасайг ингээл дулаан цаг ирэнгүүтэл нэг хүмүүс гараад ирдэг. Тэгээ би яг хуу тэрний яг энэ ч одоо спорт гэж явах уу? Тий. Сайн нөгөө болдог өнгөрдөг Токиог олимп болсон шүү дээ. Тэгэхэд яг скейтбордын спорт нь ингээд ороод бүр спортын төрөлдөө бүр ингээд ороод тэгээ тэмцээн зохиогдоод олимпиад орсон бүр спортоор. Нэг жоох хөвгт төрүүлээд л. Тий шүү дээ. Жоох хөвгт төрсөн. Тий яг энэ спортын тухай талаар бол яг сайн мэдэхгүй юм байна. Чи энэний талаар гоё дэлгэрэнгүй гоё өөрийнхөө дуртай юм тухай яриач. Ярина. Чикэр шүү. За нэгдүгээрт манай монголчууд гэлтгүй ер нь дэлхийн нийтээр скейтерүүд жоохон дургу. Жоохон дургу. Яагаад? Нэг энэ ч нэг өөрөө стрит одоо ингээд гудамжнаас гаралтай штэ. Тэгээд анхандаа болохоор зэрэг ингээд усны давлгаан дээр ингээд гулгана гэж бодож штэ серфинг хийгээд.
тэгж гулгаад яагаад энийг дугуйтаа алгаж болохгүй ингээд ер нь скейтборд үсчихсэн байдаг байхгүй юу. Тэгээ Монголд болохоор орж ирсэн жил нь гэх юм бол 2000 оноос өмнө орж ирээд тэгээд яг анхны холбоо маань 2013 онд байгуулагдаад тэгээд сая түрүү жил 10 жилийн өмнө болсон манай албаны. Тэгээд би энэ жилээс Монголын скейтбордын уухай албаны гишүүн болж орж байгаа бас. Тэгээд би амар дуртай хайртай байдаг. Ахнар маань намайг тоож авсандаа их баяртай байдаг энэ ташрамд хэлэх гэсэн. Үзэгчдээс ирсэн асуултууд авахыг хүссэн партс байгаа юу гинэ? Партс. Тийм тэгээ бич. Юуны? Скейтний юу? Тийм. Авахыг хүсдэг үү? Тийм. Яг тэгж нэг авахыг хүсэж байсан тийм партс байхгүй. Би өөрөө нөгөө дэлгүүртэй скейтний. Оо тийм. Хаана Хаана гэдэг? Паркод молын 4 давхар төдөө. Би скейт. Шууд реклам. Зарчлаарай. Тэгээ би яг миний дэлгүүр шээ. Манай ахын дэлгүүртэй би тэнд нөгөө менежер гэдэг байхгүй. Одоо хүүхдүүд ер нь бүр улам амар олуулаа болсон баг шиг үлээ. Тэг ер нь хараад байхад өмнөхөө бодвол илүү их энийг сонирхдаг хүмүүс нэмэгдсэн юм шиг санагдаад байгаа шүү дээ. Тийм, жилээс жил угаасаа ингээд эн чин айгүй сонирхолтой шүү дээ. Тэгээ ер нь хайпаар ингээд гулгаад ингээд гоё мэдрэмж өгдөг болохоор хүүхдүүд айгүй сонирхож байгаа. Шин зөндөө мундаг гулгадаг хүүхдүүд өнөр маань амар их болж байгаа. Тэрнийхээ хэрээр бид нэр өөрсдөө моднаас агаж. Одоо жишээ нь би анх гулгадаг байсан шигээ одоо гулгаж чадахгүй. Анх гулгахтаа ингээд өглөө гараад орой хүртэл ингээд шорон дээр өнгөрч бол хатаас юм гэрлүү гардаг гэсэн бол одоо нэг ганц 2 цаг гулгаж байгаа л харж мэрдэг болсон. Ерөөсөө тийм одоо жоохон нас яваад байхгүй тий. Монголд тий. Жоохон гэтээ нэрнгээсээс жоохон ядардаг болсон байлээ. Тий. Тэгээд зөндөө олон болж байгаа. Сая өчигдөрхөн гэхэд чинь Go skateboarding дээр зохиогдоод манайхан ямар олвол амар гоё яригдчихсэн. Тэгээд ах нараараа л бахархсан да. Тэг хийж чаддаг юмтай хүн ер нь гоё яригддаг тий. Тий. Хүн нөгөө нэг хийж чаддаг юм ааж явахдаа хамгийн гоё яригддаг. Тэгэл өчигдөр бол хотын төвөөр гудамжаар ингээл скейтерүүд бүгд ингээ яваал DJ бүгд ингээл өөр тэрэгэн дээр төрцөн яваал DJ тэгэхэд цуг тийм өдөрлөг зохион байгуулагдсан баггүй хэдэд спотууд дээр очиж тэнцээдэг. Гоё хэлээ. За, жоохон хувийн асуулт руу оръё. За. Найз охинтой юу? Байхгүй. Хэдэн экстэй вэ? Шууд Мэдхгүй зарим тэгээд үерхээгүй байхад чинь үерхсэнгээ бодоод явж байгаа. Хүн байдаг байж магадгүй заяа. Зүгээр харьцчаад ингээ болцсон байж та нэг ганц сар мар ингээ зүгээр харьцаа те. Би харьцаж байхдаа юу ийв үү? Яг үерхэж байгаа хүмүүс шиг байна. Юу хийх үү? Яасан гэрэ? Зүгээр үерхэж байгаа хүмүүс шиг л байна үсттэй. Тэгэхээр ч удаа тэгээд чи яг бас нэг уулзаж муулцдаггүй. Тэгсэн мөртлөнгөөсөө яг зүгээр чалж матлалал нэг тийм байдаг штэ. Яг тэрэгээс нэг үерхэл гэж бодож байгаа хүн байж магадгүй. Гэхдээ ер нь миний экс ер нь нэг амар их бишээ. Ер нь яг миний хайрлажсэн охтууд ер нь их олон бишээ. Миний хайрыг мэдэрсэн хүмүүс. Тэгээ тоог нь хэлдэггүй те. Хэлэхгүй энэ бол нууц. Энэ бол нууц гэж зайз манайхаа. Бүр хувийн шинжтэй асуулт руу орлоо. За. Булчинтай юу гинэ? Булчингүй бол энэ би чи яаж хөдлөх вэ? За харъя. Юу яриад би одоо шууд ингээ тайлж хэлээ. Булчинтай болохын тулд ер нь одоо скейтнээс өөр спортоор хичээлдэг үү, жимддэг үү юм. Ер нь би одоо яаж сайхан эрүүл чирэг авч явдаг вэ? Булчинтай болох нь яг миний өөрийн зорилго биш байхгүй юу? Тий. Маскл тийм нэг амар том булчин байдаг штэ нэг. Тийм тэр нь миний зорилго биш. Зүгээр яг илүү атлет биетэй болох гэж одоо ингээд байх хэвээр булчингууд нь би бүгдээрээ байрандаа байж идэг. Айгуу гоо ингээд одоо яргаа гэдэг юм да. За тийм л болох гэж айгуу хичээдэг. Тэгээд ойрд бол яг үндэ хичээгээд байгаа юм алгав ажил ихтэй. Тэгэхээс уг нь би жимд яваад, кроссфитэд яваад тэгээд ууланд алхаад ч үт юм уу гүгээд дугуунаад тий. Скейтбордоор гулгахад нэг амар булчингаа хөгжүүлэх гэж явахгүй дээ. Тэрийг үрчин гулгаж яг өөрлөн бодож гулгадаг болохоос яг булчингаа хөгжүүлэх гэж скейтер гулгах гэж байгаа хөө. Скейтер гулгадаг, модель хийдэг, бүр сүүл бүр жүжигчин болсон байна лээ. Оо харт. Кинонд тоглосон байсан. Киноныхоо одоо гоё дурсамжтай үеүүдээс суулцвал манай кино ч нөгөө нэг
үзэгчт нь дандаа хүүхдүүд. Ерөөсөө яг 20 доошоо. Тэгээд тэр утгаараа нөгөө нэг хэцүү жүжиглэлтийн тэр бол байхгүй. Бараг өөрийнхоороо тэр кинонд тоглолцсон. Нэг амар жүжиглэлт бол байхгүй. Хамгийн гой дурсамжтай хэсэг нь гэх юм бол гой илүү найзуудтай болсон. Тэгээд нөгөө кино зураг авалтын ард яг юу болд юм бэ те. Тэрийг амар мэдэж аваад шинэ юмнууд амар их сурсан. Хэр удаан зураг авалт хийсэн? 45 хоног, 46 7 хоног хийсэн үү? 45 6 хоног л хийсэн яг. Сар сараагаас. Кинон тоглох гоё яхаа. Би бас кинон тоглох мөрөөдөлтэй. Мөрөөдөл одоо чи бит хоёрт мөрөөдөл жиж байгаа. Одоо шууд киноны санал одоо энэ дугаар цэцэгдээд орж ирэх байлгүйдээ продюсеруудаа тий. За тэгвэл хутга асуулттай юу одоо чамаас? За би хутгалуулаад өгчөө. За. Фавийн октоодыг вэ штэ. Нэгээс нэг ингээд эренбэлх юм уу? Үгүй kiss marry kill. Shit. За. За манай favorite ч одоо жижигхэн байгаа, томоо байгаа, ундрал байгаа, Жими байгаа. За эхлээд алаад ивчи тий. За би эхлээд Жимиг алнаа. Why? Зүгээр л. Зүгээр яг ямар ч тийм нөгөө дотор тийм бодсон юм байхгүй шүү дээ. Зүгээр л би хэлж байгаа байхгүй. Тэрний оронд ундралж байж болно. Тий. Юм уухай зүгээр бөөрн гэлээ хийдэг нэс. Тий. За. Алаад тэгээ ундралж юм яриг алчи. Гөө би хайртай штэ. Нээс удаа хайртай. За тэр хоёрыг ингээ алчлаа заяа. За одоо томоо жижигээ өргөлдөж байгаа штэ. За томоог үнснэ. Жижигээтэй сууч. Ерөөсөө. Сууч. Сууй. Чамаа одоо нэг киноныхын дараа хүмүүс яг ингээл айгүйх холбоол ингээд шиплетийг нэлээ явсан штэ. Тэр нь чамд ямар санагддаг байсан бэ? Хэцүү байсан уу? Энд таарах болгондоо хүүхдүүд чинь ерөөсөө шууд угаасаа шууд итгэхийн хажуугаар ерөөсөө годамжаар явж байгаа хүүхдүүд ингээд нэг жоохон таниад эхлэн штэ. Тэрэнд амар том хүндрэлтэй асуудлууд гарч ирсэн. Юу байсан бэ гэхээр нөө зурам ах вэ штэ те гэчингүүдээ та жижигэн штэ өргөх тийм үү? Шууд ерөөсөө нэг л асуултын тэр байсан. Одоо хүртэл хүүхдүүд тэгж бодож байгаа хэвээрээ бүр. Тэр бас хэцүү те. Одоо намайг бас контент хийж байгаа хүмүүс тэгэл идэг. Тэр нь таймнатаа өргөх юм уу? Таймнатаа өргөх юм уу гэдэг юм. Адлаа. Тэгвэл одоо ингээд хүмүүс ингээд таньдаг болоод мэддэг болсон гэж тэгж байгаа штэ. Энд дэр одоо ингээд годмонд явж байхад ингээд таарлаж исэн ч юм уу ингээд хүмүүсээс ингээд гаргаж исэн реакшн хамгийн тийм сонирхолтой юм одоо үжилттэй ч юм уу нэг тиймэрхүү зүйл байгаа юу? Бага штэ. Бүр трама болсон байдаг үстэй тэр хүүхд харж ивэл би ингээд манай гэр нэгдүгээр оролддог байхгүй юу? Би ингээд наашаага ингээд угаасаа яг таксины мөнгө л амар гаражтай төгрөг ингээд ажилдаа ингээд орж ирэхэд тэгээ дандаа автобусны суудаг байхгүй юу? Тэгээд нэг удаа песмолын уртл автобусны болтлоор ингээд буусан чаа. Тэр автобуснаас бууж ирчих шít мэрч тэгээд нэг хитэг хүүхдүүд октод за. Нарамжлын л форумд жоохон ч юм уу тэр одоо нэг 10 11 төр ингээд хүүхдүүдсэн баг. Тэгээ би ингээд яана ч автобуснаас бууж ирэх нь тийм гэмт хэрэг юм байх таа гэж бодож модод амар сонин мэдрэмж авч ирсэн бас. Яг тэр хэвд бас нэг алхаа авчихсан чи шал намгал юм байж гэд нэг дүүхтүүд хажуугаар зурж явах та тэгжсэн. Нэг шууд ирээд хэлчихгүйгээр яг ингээд нэг холоос тэгүүлэгч амар тийм эвгүй байлээ. Нэг хүүхд бол бүрхтээ яг уйлжсэн. Яг ингээд харчаад ингээд хайртай краш гэдэг үү? Тэг ингээд бүр ингээд би таныг 2 3 жилийн өмнөөс мэднэ нэтээрээс амьдрал даахуудаа харсан чи та бүр өөрх юм. Стон нэрэ гэж мэгэл баг ингээл нүлмэс цээлгэнсэн байсан за бүр тэр надад бүр амар хэцүүс хүй яах юм бэ хоёлоо жоох юм яар суух уу чаан тайвшруулах уу яах уу хамт явж гоё бабл тим энэ төр уух уу би бүр надад ч тэр амар хэцүүс. Тиймэрхүү юмнууд ихтэй амар сонирн байдаг. Хүүхдүүд ингээ харахаар яг ингэдэж шүү. Ингээ яг гацчихдаг тийм ингээ. Нэг сүн сараа биеийн чөтөрлөн гэдэг шиг ингээ хараа тэгээ тэгэхээр хилдэг үг нь минийх дээр бол амар гоё зав. Амар санаа явчихна. Юугаас нэр байхгүй. Зөв хулангийн нөгөөх явчихна. Амар би чинь хулангийн нөгөөх хэлөө. Хүмүүс наваг харин тэгээд идсэн. Тэгснэ бас нэг бодмон зогсож исэн чинь гарцсан дээр зогсож исэн нэг хүүхд надлаа ингээ хараад байхгүй. Тэгээ би хараа яасан гэдгсэн байхгүй. Чи юу вэ? Юу ч байхгүй тэгээ. Яг ингээ хараад идэм билээ. Яасан яхан даа. Тэнгүүд
Тийм амар. Зарим хүүхдүүд нь бол айгүй хөөрхөн реакшн гаргаж байгаа. Хинхэн нь ер нь ихтэй хөөрхөн шүү дээ. Тэгэл нөгөө волейболын тэмцэн дээр ингээ яваад очих юм бол бас хөөрхөн заяа ингээд яг цав цагаан ингээ потолкон дээр ингээл гарын хүмүүсийг зуруулангууд ингээ амар би гарын өсгөө хүмүүн үү. Гэтэ минийхийг авч яагаад баярлаа. Ингэж боддог хөхгүй. Зурам угаасаа волейбол тоглодог байсан уу эсвэл кинондоо зориулж бас бэлтгэл хийсэн үү? Би ёстой волейбол тоглож байгаа байхгүй. Бөмбөгийг ингээд юу н барьж байгаа байхгүй. Бөмбөгнөөс жоохон холуур. Тэгээд яг кинондоо зориулаад сурсан шүү дээ. Заал аваад яг бид нар ч өөрсдөө бэлтгэл хийгээл. Манайхан дундаас ч тоглодог байснууд нөгөө гурав мал намайг бол тоглодог гэсэн байхгүй. Одоо гаавлаг байгаа шүү дээ. Гаавлаг маань цаачаа танаач найз. Яа тэгэж ийм тэгээд юм ярьж ахт чинь. Тэгээд гаавлагч угаасаа лигийн тамирч байгаа. Тэгээд өслөө үеж ин чи өслөө. Цаач нь бас угаасаа сэлэнгийн шигшээ байдаг байсан. Тэгээд одоо шүтээс суртын салууга Тэмүүгээ гээд тэр бас намайг бодол тоглодог. Тэгээд би ч бүр авах өг юу ч байхгүй. Тэгээд тэр гурав тэгээд дээрээс нь ирээд нөгөө заах гэж байгаа нөгөө тамирчид яг над дээр л яг гашилдаг байсан баг. Тэгэл сурсан шүү дээ. Ууг нь. Наад цугт кино тоглож ирсэн нэг волейболчин залуу бүр чи кино дуусгаад спортын зэрэг авах байх аач гэсэн. Аваагүй л дээ. Тэгэл одоо тэгэл чи ер нь ирээдүйд дахиад кино тоглох уу? Тоглоно. Ер нь бол дуртай. Дуртай. Нэг угаасаа яг нөгөө 10 жилээ төгсөөд сүүст орох гэсэн бохоо. Сүүсийн жүжигчтэй ингэж орох жоо болцсон. Өөр мэрэгжил сонгоод тэг ингэж. Ямар мэрэгчлэр нэрээ сурдаг гэсэн? Одоо юу? Тийм. Одоо би сурдаггүй шүү дээ. Одоо би нөгөө нэг гэпэр авцсан. Тэгээ одоо сурах гад үзэл энэ гадагшаага явах гад бас жоох асуудалтай. Тэгээ уг нь нөгөө хэлнийхээ бэлтгэлд явж маваад яг тийм асуудлуудаа уг нь хийгээд Монгол дахь юмнуудаа зэгцэлжээл тэгэл гадагшаага явчвал нэг ойрын 4 жил 5 жилдээ ирэхгүй л байх. Гэтэ явах нь тодорхойгүй байгаа. Хизээ явах нь тодорхойгүй. Алхаж исэн хамгийн гоё тайз. Ерөөсөө 2 л тайз бодогдож байна. Эхнийх нь 2021 оны өвөл болж исэн. Мишель Амазонкогийн Winter 2022 гэдэг загварын шоу болж исэн. Тэр миний анхны харж исэн хамгийн гоё шоу байхгүй. Тухайн үед дизайнераар нь Оби гэдэг залуу байдаг гэсэн. Тэр наа зөвхөн кофе шоп сууж исэн чи ирээд тэр ингээ хувц өмсөх боломжтой юу гэд надтай ингээ өөрөө дизайн. Бүр ингээ зүгээр л одоо ингээ зүгээр л кофе рандомор ингээ наа модель гэдэг мдээгүй тэр угаасаа би тэр үед нэг амар модель энэ гэж явдаггүй байсан болохоор дөнгөж нөгөө хэлж исэн үе болохоор наа хүмүүс мэдгүй байгаа шүү дээ. Тэгээд анхныхаа Мишель Амазонкогийн шоуд орох. Тэр бол тэрний тайз засалт масалт зохион байгуулалт бүр надтай адилхан бас бусад модельч гэсэн тухай талхаж ирсэн бол яг энийг л ярих байх. Тэгээд дараагийн гоё шоу болохоор түрүү жилийн Чойжин ламын сүм музей дотор болдог говийн загварын шоунд талхахад бас гоёсэн. Тэрний зохион байгуулалт, тайз засалт, хүлээн авалт бүх юм нь бүр амар гоё. Ерөөсөө тайзан дээр алхахад ер нь юу мэдрэгддэг вэ? Тайзан дээр алхахад оо мэдээж тодорхой хэмжээний нөгөө сандрал байгаа. Хичнээн олон алхаж байгаа ч гэсэн ер нь сандрал нь байж идэг. Тэгэл нэг одоо л яг чи өөрийгөө харуулна шүү ингээд. Одоо л чи хүмүүст өөрийгөө гайхуулна шүү л гэж боддоо шүү дээ. Гоё те. Тайзан дээр алхах гэдэг гоё. Яг юмтай ингээд зүүрлэхгүйгээр тийм зүүрлэхийн аргагүй тийм хоёр өөр гоё. Скейтер гулах тайзан дээр алхах хоёулаа адилхан гоё мэдрэмж. Гэхдээ тусдаа шал өөр гоё. Тайз руу гарахын өмнө ингээд амар сандардаг штэ. Ер нь ингээд зарим хүмүүсийн сандрал ингээд янз янз гэдэг гиз өвдөгч гэдэг юм хүмүүс бол толгой мөрөгч гэдэг юм. Тэгэл яг гарсны дараа бол ингээд юу ч бодохгүй бүх сандрал юу ч байхгүй ингээд арилждаг. Хүмүүст ямар байдгийг мэдэхгүй ч гэсэн надад тайзны өмнө гарахад амар зүг зүгээр байдаг байхгүй. Тайзны өмнө бүр ингээд л далчганаал тэнтэж байгаа юм дэ юм яриад тэгэл. За гарлаа мэн чи явчаад ирэх юм биш. Яг тайзан дээр гараад талхаараа бүр яг заримдаа ингэдэг. Ингээд нөө нэг заримдаа нөгөө нүдэн хянахаа мартчихдаг байхгүй алхаж явж байхдаа. Тэнгүүд яа бисээ юу лээ гэж бодсон. Тий, алхаж явж байхдаа ингээд тайзан дээр ингээд алхаад ингээд лайнаа дуусгаад буцаа орж ирж шүү дээ. Нүдэн хянахаа мартцсан. Нүднээс нөлмөөс гочоод ороод ирдэг. За нэр би нүдэн хянахаа мартцсан юм шүү дээ. Яг нүдээ чигээр нэг анихгүй явсараа гад уйлж орж ирж мэрдэг. Яг тгийж сандардаг. Би сандархаараа. Тэрстэй тэгвэл тэгээ дандаа нөгөө нэг шоунд алхахгүй шүү дээ. Тэр чинь яг үлрэлдаа нэг мэгэл загварын шоу зохиогддог болохоор чи Монголд.
Тэгэл нэг байж байгаа тэдэг болохоор ер нь сандрал ярилахгүй байгаль гэдэг юм шиг үлээ. Сая Удаан хугацааны нөө давтамжинд байх учраас тий. сүүлд бас нэг говийн нэг стор нэгдээд нээлтийнх нь шоу нь болохоор тийштэй энд л сая 5 дахь туссан шүү дээ. Тийм. Тэр шоунд ороход яг тэр сандрал нь л угаасаа байж л л. Тэгэхээр ер нь болоогүй л байна гэсэн үг. Ер нь дахиад юм сурах хэрэгтэй л байна. Тийм. Гэтэ сандрах мэдрэмж чинь бас гоё шүү дээ. Тэгээ тийм ч бас тэндээс ямар нэгэн тийм гоё адреналин нэмэгдээд нэг тийм үний бас нэг юм гоё мэдрэмж төрдөг байх гэж би бодод байдаг шүү. За модель болоход оройтно гэж байдаг болов. Ер нь хүүхдүүд айгүй их боддог юм шиг байгаа. Одоо би ингээд модель бол чадахгүй ч гэдэг юм уу. 20 ер нь 20 гарчвал боломжтой. Үгүй боломжгүй зүйл гэж угаасаа байхгүй. Сая Balenciaga дээр алхсан манай нэг ахыг хараа өст. 50 настай. Тэ хүүхэд нь бас Balenciaga дээр туруу жил алхацсан гэдэг. Аим мундаг. Модель болоход ерөөсөө нэг насны тийм хязгаар бол байхгүй юм шиг санагдсан надаа. Зөвөр хүмүүс хитрхи амархан гэж боддог нь тэнэг санагдсан надаа. Тэр чинь яг ингээд сурна ингээд дараа нь бүх юмыг эхнээс нь ингээд сурах юм бол бас тэгээд нэлээд хугацаа шаарддаг. Тэгэхээр хүмүүст амархан гэж боддгоо болоосоо л гэж үсмээр байна. Өдөржингөө зургийн алтанд орж ичээл тэгэл тийм цэлэн авдаг шүү дээ нэсрэнгүүд ямар гоё юм аа чамшингээ сайхан зураг харуулж байгаа л мөнгөтэй олчихсан юмсан гэд ярьж исэн хүмүүс байдаг. Камерны өмнө байх хэрэгтэй хүмүүс амар ядардаг шүү дээ. Юу ч хийхгүйсэн ч ингээд суухад хүртэл амар тийм ядрах мэдрэмж авдаг. Тий. Хэцүү. Тийм. Ер нь амархан юм гэж байхгүй дээ манайхаа битгий юмыг ингэж дураараа ярьдаг байгаарэ. Үнэн. Мэргэжил бүхэн сайхан шүү дээ. Сайхан. Тэгтээ бас тэнд чинь хэцүү зүйл байгаа. За зурмыг ер нь танихгүй хүмүүс яг ямар шүү хүн гэж боддог бол одоо их зантай ч гэдэг юм уу энэ амар мухааштай ч гэдэг юм уу тиймэрхүү гэж л боддог байх таа гэж боддог. Чи тэгж боддоо. Би чамайг мухааштай мааштай гэж бол нэг бодож байгаа юм байна. Тэгж бодсон юм байлээ. Байлаа гэж би амар хамраас өгсөн юм шиг санагддаг гэсэн. Би уг нь тийм хүн биш байхгүй юу? Уг нь яг хэлдэг хүүхэд. Тий. Хүүхэд шүү. Том хүн болохгүй л явж байгаа болохоос. Хүүхдэрээ л байж юмараа нэг үндэ. Зургнууд чинь яг л ч нүг амар юм сүртэй төв царай мариатай ийм зургнуудтай болохоор чамаг амар их зантай гэж боддог гэж магадгүй. Магадгүй. Ер нь чиний ер нь зургнууд чинь гоё шүү дээ. Одоо нөгөө найзалж байгаа найзууд анх танилцахын өмнө юу гэж бодож байсан ингээ ярилцдаг хгүй. Тэгэнгүүт тань амар хамраас өгсөн байна даа л гэж боддог байсан шиг. Тэгэнгүүт би нэрнгээсээ ч тэгж байгаа юм болов уу гэд зөндөө олон хүн аавг ер нь жоох их зантай гэд хэлсэн. Тэгэнгүүт би нэрнгээсээ л тэгээд байгаа юм болов уу гэд өөртөөс жоохон дүгнэлт шинжилгээ ойр хийж байгаа. Тэгээ өөрийнхөө үйл хөдлөлт амар их анзаарахтай хандж байгаа гэх юм уу. Уг нь би гайгүй байхгүй юу? Ямар ч хүнтэй хэл амаа олцдог. За. Энэ фэнээс нэрсэн асуулт байна. Хэдийн нэгэн цагт фэн митинг хийх үү гинэ. Яга хичээгээд байгаа юм бэ? Ивент зарлж барсан тий. Үсвсээ ёо энэ бараг шилтэх нэг. Хуруу орооцлог гацсан байдаг шүү дээ. Ингэсэн. Наатанд чи хариулж чадахгүй юм байна. Хизээ нэгэн цагт иж фэн митингийг ямар хүмүүс өгдөг вэ гэхэлэр чи яг ингээд бүр яг одод л шүү дээ. Яг миний хувьд бол яг болцсон хүмүүс юм хийх юм шиг санагдахгүй. Яг болцсон одоо ингээд нэг хоол болно гэж бодсон шүү дээ. Тэгээ болцсон хүмүүс л яг фэн митинг хийх. Монголд ер нь од гэж байдаг болов уу? Хэн бэ? Чиний хувьд одоо Монголын яг энэ хүн л яг суперстар гэж бодох. 2 хүн ба. За. Од гэрлэгч пүүж ихч. Би би гадуур явж байхад нэг ч харж байгаагүй. Би бүр пүүж ихч шиг модель мөртлөнгөөсөө би модель өмсө 5 жил болж байгаа шүү дээ. Нэг ч амдаар нь харж байгаагүй. Би харж ирсэн. Би фантаси үзэж байгаад харж ирсэн. Тэгээд од гэрлэгчтэй би яг тэр нөө Мишель Амасогийн шоунд цуг халахж ирсэн баг. Тэгээд би бүр ингээ харчаа ямар гоё юм бэ одоо. Тэгээ ахиж тэрнээс биш нэг ч хараагүй шүү дээ. Тэг гадуур ч харж байгаагүй. Тэр хүмүүс яг хийх юм а хийцэн болох тэр зэрэг надад л амар гоё үнэлэгдээл явж л байгаа тэр хүмүүс. Нэрэл яг л юм краш та яалтшгүй бидний. Краш гэснээс одоо тэр хоёроос гадна өөр крашлаж явдаг
гоё хүн шүү гэж бодож явдаг. Заавал нэг амар дурлаж крашлах биш те. Зүгээр ингээд хүнийх нь хувьд ингээд энэ өстө nice юм шүү гэж боддог тийм хүн эмэгтэй. Эмэгтэй юу? Тий. Хүнийх нь хувьд гэхвэл амар тийм таалагддаг, хийж байгаа юмнууд нь таалагддаг, өөрийнх нь зан ааш нь таалагддаг гэвэл за миний найз байж энэ заяа. А би юу? Тий. Би юу? Тий, байж энэ заяа. За баярлалаа юу. Тэг угаасаа контентууд нь айгүй гоё чанартай. Тэгээд ер нь ийм штэ өөрөө хувь хүн. Тэгэхээр айгүй гоё хүмүүсийг үзэгчдэг өөртөө татдаг. Тэ. Смантад тэний тэгүүллээ тий. Тэгээд одоо манай агентлагийн захирал Эни Жаки. She's beautiful. Бүр үнэхээр бас амар кул. Кул дээрээ яг ингээд модель хүн ямар байх хэвээр яг тэр хүнээр л ингээд би яг харж болдог яг. Тэгээ бас дээрэс нь манай Монгол моделийн захирал Болормаа багш маань байж. Болормаа багш маань бүр яг миний амьд бүр ингээд бас юм сурдаг ингээд яг надад дандаа гоё юм ярьж өгдөг. Дандаа зөв зөвлөгөө өгдөг. Миний болохгүйг ч хэлдэг, миний болж байгааг ч хэлдэг байхгүй. Тэг ингээд бас краш та тэр хоёр хүн. За. Зурмын 10 жилийн амьдрал хаана сурагч байсан бэ? 10 жилдээ хаана сурдаг байсан бэ? Би ч юу байсан? Нэгдүгээр ингээд байхдаа одоо нөө Плехановын эдийн засгийн лицей сургууль гэж Жуковд байдаг шүү дээ. Тэнд сурдаг байсан. Тэгчээд аав хоёртойгоо гадагшаа яваад буцаж 2 дугаар ангид Монголд ирэнгүүтээ шууд аавынхаа төгссөн сургууль 24 дэх сургуульд орсон байхгүй. Тэгээд 24 дэх сургуульд 11 жил сураад төгсөж ирсэн. Тэгэхээр чинь ер нь бол 24-ийг л 24-т нэлийн удаан. Тэгээ 24-ийг л яг насаараа л 24-т сурлаа да. Ер нь 10 жил дээр нь ямар хөвгт байсан бэ? 10 жилдээ би бол угаасаа их хонх үйдэг хөвгт байсан ээж аавынхаа чихнээс. Газрын ээж аавынхаа ч ер нь хүн болгоны чихнээс хонх үйдэг хөвгт байсан. Одоо яг нэг тийм ангийн нэг дэлчгэр гэж нэг байдаг те далчгар ч юм уу те. Одоо ч хിവэрээ те орог. Тийм хөвгт байсан. Тэгээд манай аав ч намайг нэг жоохон хүмүүжүүлэхээ сургуулийн хамгийн ийм мужик багшд аваач намайг тушаасан. Манай багш намайг бүр бас станарэгс. Яг нөгөө хорхотой шүдэндээ зоодог юм шиг л би яг байдаг өстэй. Одоо тийм багш нартаас амар хайртай шүү дээ. Гэтэ яг ингээ бас бодохоор угаасаа 10 жилд нөгөө нэг ийм хамгийн чанга байсан багш нар бүр яг хайр байсан байдаг шүү дээ. Ер нь ийм нэг багш нарыгаа нөгөө нэг хайр биш байсан хайр байсан гэдэг нь ялгамаарг байна гэтээ. Би бол ялгамаар. Сайхан ажтай багш нар намайг багш нарын зөвлөгөөний хурлаар байхгүй болгосон. Багш нарын зөвлөгөөний хурал муралтч нэг айдаггүйсэн. Би ч нөх бүр тэгж амар зодоо нүдэгээ явдаг. Тийм мөнгөт биш. Зүгээр. Одоо ингэ чи би нэг зодоо байдаг. Хармаас байгаас тээ. Угаасаа наашраа чи гэж аваад ингэчгээр үгүй шүү. Үгүй юу. Би тэгж бодоод байдаг шүү дээ. Яа муухай яа. Яа муухай яа. Нөө 10 жил байхдаа би яг бидний нөө 10 жил байхад үсэн янз л гэдэг байсан үе юм байлээ шүү дээ. Одоо саяхнаас ураг болцсон юм шүү. Янз бүрийн үстэл форумд өгдөд яваад л шүү дээ. Бүр ангийн мандрыг үсэн ч ургуулдаг байсан. Уртустай ч өгдөг. Харин яг тийм юм байсан бохгүй юу? Манай ангийн багшлыг хайжлаа дайрна гэдэг үсэн. Тэгэл би яг ганцаараа эсэргүү заяа. Ингээд ганцаараа ингээ үсэн ингээ бодож модож очдөг. Ингээ хичээл мичээлээ хаяа тасалчдаг. Тавтлан мавталгаа тасалчдаг хөвгтөс. Тэгээд ер нь хичээлдэд нэлээ бас муу. Сайн хичээлүүд ихтэй байсан. Тамиртай сайн байсан. Тэгээ зураг зүй технологитой сайн байсан. Тэгээд ер нь бусад хичээлүүд нь яг нэг хэвэн л байсан дөө. Тэгээ яг онц сурдаг хүүхдүүд нь болохоор эсэргээр тэр хичээлүүдтэй муу байдаг те. Ер нь тэгдэг. Миний анзаарж байгаагаар тийм ээ шүү дээ. Мэдгүй манай анги яг ямар тач яг бүх юм жигдэл байсан дөө. Ер нь яг манай ангийн нөө багш дааж авсан багш маань өөрөө яг ингээд бүгдийг ингээд зэрэг ингээд түлхэж авдаг коллектив сайтай болгохын тулд. Тэнд нь би л ганцаараа яг ер нь жоохон муу гэсэн. Манай ангийн багш магш одоо энийг үдчихэвэл яг үннээлж байгаа зөвшөө. Гэтэ яг нэг 10 жил байхдаа миний яг сайн сандаг юм заяа. 7 дугаар ангид байхдаа технологид амар сайн гаа яваа шүү дээ. Цаатчаа. Тэгэнгүүтээ ангийнхан банднэрийн нэг технологийн хичээлийг хийж өгöd мөнгө авдаг. 5К-аар хийж өгдөг. Тэгээд мөнгө аваад тэрүүгээр писэтчдэг. Тэгээ хичээлийн хийж өгч мөгөө байсан чинь намайг нэг үлрэлийн дүн дээр наваа ганцаараа ингэ
би гаргаад бусдуудын бүгдийн 100 гаргадаг байхгүй. Би ерөөсөө би гарч үзээгүй хичээл дээр би гарч дуу. Багшаа яаж байгаа гэсэн чи хүүхдүүдийн хичээлийг хийж өгсөн болохоор би чиний онооч яасч юм. Тэгээ би яг хийж хүүхдүүдийн технологи хичээлийг хийж өгөх болоод нэг тим юм байдгийн. Наа чи орой мэдээ. Тэгээд миний ер нь одоо нэг би за одоо ингээд скейтер нэг хальт гулгачиж чинь те. Дугуй унцж чинь, хувц өмсч чинь, жүжигч чинь. Тэгэнгүүт ингээд миний мэдхгүй нэг сайд байгаа шүү дээ. Одоо ингээд миний хийдэг зүйлийг мэдхгүй хүмүүс амар их байгаа байхгүй. Одоо жишээ нь би зураг зурдаг байхгүй. Тэгээ нэг жоохон шүлэг бичтэй. Тэгээ тэрийг ерөөсө хинч мэдэхгүй ихтэй гол нь. Ер нь мэддэг хүн хаа яг наваг нэг ажид дээр 4 жилийн өмнө дагдаг хүн байсан бол зураг зурдгийг бол мэдэх байсан. Ямар шүү төрлийн зураг? Ерөөсө хард зураг л амар зурдаг. Ингээ юм бодоол тэрийг зураад иддэг гэсэн. Тэгээд гэрт ингээд ханан дээр нийтлэн хан тэр чигээр ингээ миний зурсан зургууд өгдөг. Тэгээ манай гэрт орж үзэл музей шиг юм байдаг. Хоббинууд амар ихтэй. Тэгэл тэдрээгээ нэг нэгээр ингээл хийгээ явж хахад ер нь уудаг. Хоббитой ер нь их олон юм туршиж үздэг бас мундаг хүүхдээ шүү чи. Баярлаа. За. Хамгийн гоё мартагдашгүй болзооноосоо. Болцоо юу? Тий. Би уусаа олоохонтой болцож үзээгүй. Тий, нэрээ тэгж хараад ах юм байхгүй. Тий. Тэгж хараад ах юм байхгүй ч гэж. Би олоохонтой болцож үзээгүй. Уусаа нэг санаанд үлдсэн нэг л болцоо байд. Ингээд хүүхэд байсан юм уу? Айгуу жоохон байсан. Тэгээд 10 жилдээ шүү дээ. Тэгээ тэр үед чи ямар ингээл нөгөө хонтойгоор л нэг газар ороод пип шимээ дуулаас уугаас суултаа нэг шүүхт юм чи. Тэгэхгүй тэгэл яг чихэр хүлгээл бит хоёр өдөржөнгөө ухтаар нэг халгаж ирсэн ерөөсөө. Тэр үед чинь бүр ингээд нэг хотын нэг цахаас нөгөө цах хүртэл явдаг нэг автобус байсан заяа. Одоо ч байгаа. Одоо нөгөө нэг 5 шар офицер байгаас тээ. Тэрэнд ингээд сууж ингэж явж магаад. Яг би тийм болцоонд ингээд явж үзээд өдөржөнгөө хамт ингээд боонд явж байгаа юм шиг автобусан суугаад хүмүүс орж ирээл байгаа. Тэгэл хотоор нэг тийш тэнжсэн болж надад хамгийн гоёс. Яа тэгэхээр одоо тэр газруудаар явхлаар би тэр хүнийг хаяа нэг жоохон боддоггүй. Тэр үед би нэг тийм хүндээ ингэж явж иж тээ. Яг нэг хайртай мартай биш зүгээр нэг тийм дурсамжийн нэг том шиг ингэ бүтээлцсэн болохоор надад амар дурсамжтай байдаг. Тэгээ тэрийг гэдэг нэг одоо өргөжлүүлж ирээ яах юм бэ? Гэтэ автобусанд яг тэгж нөгөө хамгийн арын судал дээр суугаад цонхоо онголгоод тэгээ найзуудтайгаа юм яриад явахаар амар гоё идэг. Тий, яг тэр бол өстой гоё тий. Уралдаж орсон бол би энэ болонд нь сууна гэх. Тий, хамгийн болонд нь сууж гал тэгээ хүн танхимын хажуудаас уулахгүй гээл. Тэр их гоё шүү. Хүүхдээ ах зөндөө тэгж явдаг гэсэн. Автобусанд туул ажилладаг нөгөө билет тасалдаг масалдаг байхад их чимгүүлсэндээ ер нь яг нөгөө билет тасалдаг одооны хүмүүс ер нь мэдэхгүй байх тий. Карт дардаг уснаас карт чинь бас дарагдаад дуудаж байгаа юм билээ шүү дээ. За тэгсэн баг. Тий, карттай болоод л урдж байгаа юм билээ шүү дээ. Өмнө нь билеттэй байдаг байхад яг автобусанд явж эхэлдэг байсан болохоор кондуктор анаа ирээл ингээл мөнгөө гээл тэгэл худлаа өнө баахан 10 төгрөг ингээл базаалаа өгч мөгөөл. Тэгээ нэгдүгээр орлуулч би бас дандаа нэгдүгээр орлуулсан яваг юм хаасан тахилтад бас амьдэрдэг байсан би. Тэгээ өдөр нэгээс хичээлтэй байхад тахилтад би 10 өнгөрч яваад гардаг байсан шүү дээ. Тэгээ 2 3 дамжиж явдаг. Тэр үеийн дурсамжууд бас гоё шүү. Нэр тийм холоос явж мавдаг бас хүүхдэх тиймэрхүү юмнууд их гардаг байсан шүү. Манай анги мангид бас нийлэн бүр амар хол модоос ирдэг хүүхдүүд зөндөө л байсан. Би бол хамгийн хол эрттэй нэсэн бохоо. Тахилтын эцсээс хойш ахаа 2 км-ийн зайд манайх байдаг шүү. Тэгэл алхаж эцэс рүүгээ явдаг. Эсвэл аавар хөрвүүлдэг. Тэгээ тэндээс автобусан цугаад ингээ хэд хэд дамжиж явдаг гэсэн юм. За чи волейбол тоглодоггүй гэж тэгсэн штэ. Тэгтээ хайкю үзчихсэн үү? Агт үзэж чи тэрний тэр яг нөгөө нэг шар устай дүртэй хүмүүс чамайг амар адилхан гэж хэлдэг байсан. Яг 2 дүртэй адилхан гэдсэн. Зан аашаараа нэг өөр дүр ирээдсэн. Тэгээ шар устай нэг аюусан тэрнтэй адилхан. Нэг нүдэн шилтэй нэг юм шар устай залуугаад би яг бодоод энэ киног энэ киногийн анимны энэ дүрээр зурмыг ингэж бас ингэж бодсон байх таач гэдэг юм уу зүгээр нэг хальт зүгээр нэг тийм бодлоор кинонд зориулж тэгтээ тухайн үед би үсэнянслаагүй шүү дээ. Тийм л дээ. Гэтэ ерөн зүгээр тэр дүрийг бодоод чамайг сонгосон ч юм болов уу гэж бодсон. Тэгээ угаас нь ундралчин өөрөө амар аним үздэг үстэй. Тий, аним ч шүү дээ. Тий. Тэгээ би зүгээр бас чамайг сонгосон шалтгааныг тэр дүрээр чамайг бас ингэж бодож авсан юм болов уу энэ төр гэж зүгээр хальт бодсон юм уу зөв миний л бодол. Бас магадгүй юм те. За хоёулынх нь ер нь подкаст ингээд өндөрлөг тийшээгээ хандж байна. Тэгээд үзэгчдтэй хандаад, хүмүүст хандаад яг юм дотроо бодож явдаг. Гэхдээ ингээд хэлж чаддаггүй тийм юм. Оо ийм штэ. Тэгээгүй ахгүй юу да гэдэг ч юм уу. Нэг тиймэрхүү юм байдаг штэ. Тийм юмнасаа үзэгчдтэй хандаад гоё.
сайхан өөрийгөө ойлгуулад өгөөч. Тийм би нэвтрүүлэг эхэлж байгаад бараг хэлсэн баха нөгөө намайг амар их зантай гэж боддог гэд хэлсэн шүү дээ. Би нөгөө амар их зангүй байхгүй юу. Тий ерөнхийдөө ганцхан зантай нэрнгээсээ би хайш нэг зангараа л явж ийн нэрнгээсээ юм болгон дээр. Тэгээд тэгэж бодхоо болоосоо яг угаасаа айлын ганц байхгүй. Тэгээд дээрээ ахгүй доороо ихч дүү мүү байхгүй болохоор чин зэрэг надад байгаа хүмүүс нь миний найзууд шүү дээ. Тийм болохоор айл болох ингээ гоё танилыг үрээгээ томсох гэж хичээдэг. Хичээдэг ч байх уу ер нь тийм найзуудтай ингээ хамт байж хата илүү тухтай байдаг. Гэртээ ганцаараа байжснаас. Тэгээд тийм болохоор тэр утгаараа би ер нь хэнийг ч өөрөөсөө түлхэхгүй. Тийм тэгээд бас найздаа баярлаа гэж хэлмээр байгаамаа. Одоо ерөөсөө миний газар дээр ингээд яг найз гэдэг нөгөө тэр нэрийг чинь бас ингээд надад түлэн зөвшөөрөгдөхийн тулд бас өөр тийм нэг тодорхой хэмжээний юу гэж хэлдэг лээ. Одоо тийм зааг шалгуур байдаг шүү дээ. Тэр ингээд давж авсаа яг нэг 3 хүн байдаг байхгүй юу? Нэг одоо үзчихэж магадгүй, үзэхгүй ч магадгүй заяа. Одоо нэг нь манай найз одоо бүр багын найз мөнх өргөлгээд одоо Солонгост ажиллаад сурж байгаа найз байгаа. Дахиад нэг нь ганаа гэж байна. Гавлаг. Тэгээ гавлаг бол яг миний ах шиг л байдаг. Аха. Тий. Ингээд за яах юм бэ наач тийм ээ гэл. Миний болохгүй юм надад хэлж өгдөг байхгүй юу? Гэл нэг жоохон гिचгээл те. Би бас наач тийм биш үү гэл. Тэр яг наваг яг ойлгодог юм байхгүй юу? Тэгээ ахад нэг нь Сүбэдэ гэд манай найз те. Тэгээ яг энэ гурван найз манай тусдаа шал өөр зан ааш те. Тэгтээ яг миний яг ингээд зураг гэдэг хүнийг ингээд доторх хүнийг харъя гэдэг юм бол яг энэ гурван хүнийг зэрэг зөксөж байгаа юм их юм бол яг намайг харчихвал. Яг миний 3 тус хүмүүс үү. Тэгтээ 3 найзтай хайртай шүү л гэж хэлээ да. Тэ. Сайхан найз нөхдөдтэй болж нөхөрлөлт сураарай хүүхдүүдээ энэ завшааныг ашиглаад энэ завшааныг ашиглаад хөдөө байгаа аав ээжтэй. Тэгэнгүүтээ бас нөгөө нэг найз гэж андуурч явж байгаад найз шүнээс хүмүүс тэрээ чи бол арай байсан шүү гэдэг. Тэ. Арай байсан шүү чи. Жохон газар нээлчээ. Тэ. Ер нь тэгтээс найз хүнийг нөгөө сайн таньж мэдэх чухал юм байл шүү хүүхдүүдээ. Тэгээд өөртөө хайртай байгаарэ. Тэ. Тийм л энэ да ер нь. Өөр ч хэлэх юм алга дөө. Ийм гоё нэвтрүүлэгт өрж оролцуулсанд баярлалаа их лунда. Тэ. Сүмээрээ суудаг үе бас гардаг юм байна юм. Тэгээ энэ нэвтрүүлгийнхаа энэ подкастныхаа ачаараас их олон сайхан хүмүүстэй танилцаж гоё юмны тухай ярилцж байгаа. Тэгээ юу брендийнхэндээ баярлаа. YouTube подкастын маань энэ дугаар ингээд энэ хүрээд өндөрлж байна. За баяртай.